Монгол улсын үндсэн хууль. Монгол улсын үндсэн хуулийн оршил хэсэг. Монголын ард түмэн бид улсынхаа тусгаар тогтнол бүрэн эрхтэй байдлыг баттган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударгаас үндэснийхэн эв нэгдлийг эрхэмлэн дээдлж, төрж ёс, түүх, соёлын хон уламжлалыг нандингэн өглөж, үн төрлөختний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол улсын үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна. Монгол улсын үндсэн хууль гэсэн энэ баримт бичгийн гол утга учир юунд оршиж байдгүй гэхээр Монголын ард түмний эрх чөлөөг төр гэж нэрлэдэг байгаа хэсэг бүлэг хүмүүсээс хамгаалж байгаа ийм баримт бичиг гэж бол хамгийн товчоор бол хэлж болно. Хэрвээ ард түмэн нь үндсэн хуулиа өөрийнхөө эрх чөлөөг хамгаалсан энэ үндсэн хуулиа судлахгүй, мэдэхгүй, мэдүүлэхгүй болвол энэ үндсэн хууль бол амьд хүч болж чаддаггүй. Энэ бол зөвхөн төр засгийнханд ашигладаг цаасан дараа байж идэг ийм бичвэр болж үлддэг юм аа. Тийм учраас ард түмэн маань энэ үндсэн хуулиа судлах, мэдэх, мөн төр засгийн байгууллагаас нь зохион байгуулж энэ үндсэн хуулиа ард түмэндээ таниулах, мэдүүлэх явдал бол энэ үндсэн хуулиа жинхэнэ амьд хүч болгох хамгийн шалгарсан арга юм аа. Тийм учраас манай Монгол улсын үндсэн хууль бол мэдэг түн, сахиг түн гэдэг хоёр үгээр төгссөн нь бол ийм утгатай юм. Тийм учраас үндсэн хуулиа мэдэхгүйгээсээ болоод бид нэр энийг амьлуулж чадахгүй, үндсэн хуулиар хамгаалсан эрх чөлөөгөө эдэлж мэдэхгүй, төр гэж нэрлэдэг байгаа тэр хэсэг бүлэг хүмүүсээ хянаж чадахгүй байх юм бол бид нэр бол энэ үндсэн хуулиар олгогдсон агуу их ололтуудыг ашиглаж чадахгүй ийм байдал руу орох учраас манай Монгол улсын үндсэн хууль бол мэдэг түн, сахиг түн гэсэн хоёр үгээр ингэ төгссөн нь бол ийм утга агуулгатай юм аа. Монгол улсын үндсэн хууль. Мэдэг түн, сахиг түн. Хууль зүй дотоод хэргийн